Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За, Excel програмын маань ээлжид хичээл хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хувьд болохоор бид нэр Excel програмдаар юу хийж чаддаг болох вэ гэхээр мөр багныг одоо хувилах буюу copy paste хийх, мөр багныг нэгтгэх, өөрөөр хэлбэл нүднүүдийг хооронд нь нэгтгэж сурна гэсэн үг. Одоо мөр баган нэмэх мөн түүнийг хасах гэсэн ийм үйлдэлийг хийж сурна. Excel дээр нь үрж хүйтлийг нь хэрхэн хийдэ? Одоо тоо мэдээлэл дээр тийм ээ. Нэмэх үйлдэлийг нь яаж хийдгийг. Тэгээд дээр нь одоо нэмэх үйлдэл болон үрж хүйtлийн тэр томьёогоо ер нь дараагийн нүднүүдээр нь хэрхэн хуулбарлая гэсэн ийм 6 зүйлийг хийж сургална. За өмнөх хичээлүүдийг хэрвээ та хараахан үзэж амжаагүй байгаа бол энэ видео хичээлийн description box буюу тайлбар хэсэгт одоо линкүүдийг оруулаад өгчихсөн байгаа. Та үзэх эсвэл тэтгэл линкэн дээр дараад хичээлүүдийг үзээрэй. За энэ хичээлийг үзсний дараа та яг юу хийж чаддаг болох вэ гэхээр за энд үзүүлчихсэн байгаа иймэрхүү одоо хүснэгтийг ер нь төвгүүхэн хийж чаддаг болно. За дээр нь болохоор одоо энэ энгийн ийм тооцоолох үйлдэлүүдийг Excel дээр хийж чадна. Гэхдээ энэ тооцоолох үйлдэлүүдийг хийхдээ дандаа ингээд томьёо ашиглах. Бид нар үесэн тийм ээ үржих томьёо ашиглаж зурна гэсэн. Дээр нь нэмэх томьёог Excel дээр ингээд ашиглаж чаддаг болно гэсэн тийм ээ. За бүгдээр хичээлээ эхэлцгээе. Хичээл дээр ерөөсөө энэ хүснэтийг ер нь яаж хийх вэ? Тэрийг л ер нь алхамаар ингээ хийгээд үзүүлээ явуулчихъя. За одоо бүгдээр энэ шийд дөрвдөр хий. За би энэ болохоор энэ хүснэтнийхаа зургийг ингээд оруулаад ирчихсэн байгаа. За бүгдээрээ эхлээд энэ хүснэтнийхаа толгойг хий. За өглөө Э-ийн 20 дугаар нүднээс эхэлж оруулъя. За 10 дугаараа оруулаад дараа нь юу гэж юм? Орлогын төвлөж юм тийм ээ. За ингээд энэ эхний энэ дэс дугаар орлогын төвлөл сар бүтээгдэхүүн 1 гэснийг ингээд оруулчлаа. За бүтээгдэхүүн 1 мэн дотроо болохоор ийм 3 өгдөлтэй байна тий. Үн, тоо, ширхэг, нийт. За тэгвэл бүгдээ энэ 1 2 3 гэдэг энэ бичиж хүнэ тий. За энийг бичиж үн нийт. За энэ дэс дугаар орлогын төвлөл сар бүтээгдэхүүн 1 гэдгийг хийжлээ. За одоо ингээд анзаараад хараараа энэ бүтээгдэхүүн 1 2 3 болохоор ерөнхийдөө яг ижилхэн байгаа ч тийм ээ үн тоо гэсэн. Тэгэхээр энийг бид нэр цагаа хэмжихийн тулд хувилаа тавьчин. За хувилахтаа яах вэ гэхээр за энэ 3 нүдийг багныг бид нэр хувилах нь тийм ээ. Тэгэхээр энэ D-гээс ингээд хойш маусныхаа зүүнийг дараастай ингээд хойш нь чир. Тэгэхээр ингээд тэмдэглэх чинь. За одоо энийг хувилъя. Ингэж жагаад маусныхаа барууныг дараад кофе. За одоо энэ G гэсэн энэ нүдэнд хувилах чаа тийм ээ G-ийн өмнө. За ингээд энийг ингээд сонгохоор курсор чинь доошоо заасан сумтай болж байгаа. Ингээд маусныхаа барууныг дараад энэ хардаа insert copy cells гэсэн энэ командыг сон. За ингээд ороод ирчихсэн байна тийм ээ. За одоо ахиад нэг хувилъя. Одоо бүтээгдэхүүн 2 3 гэж байгаа. Тэгэхээр copy. За энэ нүдэн дээр дарлаа. Маусныхаа барууныг дарлаа. Paste. За одоо ингэж чаад бүгдээ энэ 2 тийм ээ. Энэ маань 3 дугаар бүтээгдэхүүн. За ингээд 3 дугаар бүтээгдэхүүнийг ингээд хийжлээ. За ингээд хувилаа тавих нь бидний ажлыг маш их хэлбэрчлэн тийм ээ. За хүснэгтнийхээ толгойг ингээ хийчлээ. За одоо бүгдээ энэ бүтээгдэхүүн 1 гэдэг маань ингээд 3 нүд нэгтцэн харагдаж байна тийм ээ. За одоо үн, тоо гэсэн энэ 3 нүд дээр ингээ нэгтсэн. За энэ 3 нүдийг нэгтгэе. За тэхийн тулд энараа тухайн нэгтгэж байгаа нүднүүдээ ихтэй ингээ тэмдэглэнэ. За ингэснийхаа дараа энараа home tab-ны энэ merge center гэсэн энэ командыг дарна. За ингээ нэгтгэж шинэ шүү дээ. За энараа нэг болсон байгаа. За эсвэл за одоо энэ нэгдсэн нүдээ буцаа гэх юм бол ахиад буцаагаад энэ home tab-ныхаа энэ merge center гэхийг дарах юм бол энэ зураснууд нь ингээ гараад ирж байгаа. Буцаагаад ингээд нэгтгсэн байна ингээд тустай болчихж байна гэсэн үг. За энэ команд хэрвээ одоо таны компьютер дээр юм уу зарим энийг бас ингээд тохируулж өгдөг байхгүй хэрвээ байхгүй байх юм бол энэ нүдээ ингээд цэмдэглэж байгаа. Нэгтгэж байгаа нүднүүдэд тэмдэглэж жаад маусныхаа барууныг дараад гарч иж байгаа энэ түүл дотор чинь энэ хамгийн дээдлэлний merge center гэдэг юм. За энийгээ сонгоод ингээ нэгтгэж чинь гэсэн үг. За ингээ 3 бүтээгдэхүүнээ нэгтгэжлээ. За одоо бүгдээрээ орлогын төрлийн саруудаа оруулъя. Сар маань за үн гэсний тоошир гэдэг дараагийн нүднээс эхэлж байна тийм ээ. За одоо энэ дээрс 1-р сар гэдэг өгдлөө оруулж. За сараа ингээд нийт 6 сар байна тийм үү? 6 сар гэдэг.
За өмнөх жил дээр бол бид нэр сар доош нь хувилгаа болоо үзсэн байгаа тийм ээ. Нийт гэдэг нэг юу байна тийм ээ. Нийт. За хүснэгтээ ингэж тэмдэглэжээ. Тодруулчих. За хүснэгтнийхээ одоо юу нэг 10 фонттой болгочих. За дээдлийнх нь бүгдээрээ ингэж хамгийн ихний юу бүтээгдэхүүн эднэрийгээ бүгдээрээ тодруулаад хэлбэрчүүлж. За ингэ бодчих. За энд орлогын төрөл гэдэг нь харагдахгүй байна тийм ээ. Тэгэхээр энүүдийг warp text гэдэг ингээ оруулаад ирчихдэг тийм ээ. Өмнөх жил дээр бид нэр үтсэн. За энийгээ жоохон дээш нь гоё зэрэгцүүлж. За энэ голлуулъя тийм. Тэхийн тулд ингээд зэрэгцүүлж. За энэ дээр харахаар энэ дистугаар 1 гэдэг юм маань ингээ нэгтчихсэн байна тийм ээ. За энийг нэгтгэхдээ марч. За нэг. За орлогын төрөл дээр нь за мөн нэгтсэн байна тийм ээ. Цахим сургалтын орлого гэж байна. За энэ юунуудыг бичдөө. За зарим нь харагдахгүй байна тийм ээ. За ингээ warp text болгоч тий. Тэгээд голлуулчих. За тэгэхээр ийм голчих нь шүү дээ. За ингэсний дараа одоо бүгдээ энараа сургалт 1, сургалт 2, 3 гэсэн энэ мөрийг одоо хийх ёстой. Бид нарт болохоор энэ мөр байхгүй байгааз. За тэгэхээр одоо бүгдээ яг энэ одоо үн тогсны энэ 3 дугаар мөрний дээдлэлд нь болохоор нэг одоо мөр нэмий. За ингээ нэмхийн тулд тухайн мөрөө ингээ сонгож байгаа. Маусныхаа барууныг дарна. За тэгээд энараа insert гэсэн командыг сонгоно. За тэгэхээр юу маань сонгогдчихлоо тийм ээ. За энийг бид нэр өнгийн цаан болгочих дөө. За сар энэ хоёрыг нэгтгэжээ. Түрүү нэгтгэх команд энэ тийм ээ. За энэ хоёрыг нэгтгэх юм байна. Энэ хоёрыг нэгтгэх юм байна. За ингээд нэгтгэж чинь. За энэ хоёр бас нэг харагдаж байна тийм ээ. За орлогын төрөл гэсэн бас нэгтгэж чинь. За одоо энэ дээр сургалт 1 гэж чичээд энийг мөн хоош нь хувилжээ тий. За сургалт 1 гэж чичээл ингээд хоош нь хувилж. Сургалт 3. За сургалт 1 маань хоёр нь төлбөр нь хэдий. За 55,000 чинь тийм ээ. 55,000. За тэгэхээр энийгээ доош нь ингээд хувилж чинь. Яг бол үнэн нь яг ижлэх учраас за хэдэн ширхгийг зарсан юм. 2 гэд. За нийт зарагдсан тоогоо ингэ бичиж гэнэ тийм ээ. Сургалт 2 маань ямар үнэтэй? За 102,000 төгрөгийн үнэтэй. 102,000 төгрөгийн үнэтэй. За мөн ингэж нийлжээд ижлэх үнэтэй доош нь чирч. За тоон. За сургалт 3 маань ямар үнэтэй? За 33,000 төгрөгийн үнэтэй. За ингэж хүснэгтэндээ өвгдлүүдээ оруулчлаа. За одоо бүгдээ энэ хүснэгтэн дээрээ тооцоолол хий. 1-р сард одоо би 55,000 төгрөгийн сургалт 7-г зараад нийт хэдэн төгрөгийн орлого болсон бэ гэдгийг нийт гэсэн дээр тооцоолж гаргая. За тэгэхээр тэр яг үр дүн гаргаж байгаа нүдээ эхлээд ингээд сонгоно. За сонгоод за ер нь Excel дээр бүх төрлийн томьёонуудыг оруулахдаа дандаа тэнцвүүгийн тэмдэг тавьдаг. Тэнцвүүгийн тэмдэг ингээд тавилаа. Одоо бид нэр үрж хөлтөл ашиглах гэж байна тийм ээ. 55,000-ыг 7-оор үржүүлэх гэж байна. За тэгэхээр тэнцвүүгийн тэмдгийг тавиад 55 энэ хаягаа ингээд сонгох. За энэ хардаа D-гийн 5 гэдэг чинь ингээд яг энэ хаягийнх нь юу энэ дээр гараад ирж байгаад энэ ч гэсэн бас давхар гарч байгаа. За одоо бид нэр ямар үйлдэл хийх вэ гэхээр үрж хөлтөл хийж байгаа учраас ийм одоор үрж хөлтийг илэрхийлдэг ба шүү. Компьютерын гар дээр чинь 8-5 дор байгаа. За одоо энийг би алигаар үржүүлэх юм? 7 гэсэн давар үржүүлэх хэрэгтэй тийм ээ. 7 минь ямар нүдэн дээр байгаа гэдгийг энд гарч ийн тийм ээ. E-гийн 5 гэсэн нүдэн дээр байгаа. За одоо ингээд ороод ирлээ. За тэгээ яг энэ курсорч ингээд анивчаад аваад эндээс ерөөсө курсороо холдуулахгүй яг ингээд энтер тарч. Хэрвээ ингээд курсороо ингээд энэ тэнд байршуулж байгаад ингээд энтер тарах юм бол бүр энд байгаа нүдний чухлыг харна гэсэн үг шүү дээ. За одоо ингээд энэ хоёрын маань нийлбэр нийтдээ 385,000 төгрөг би нэг сард 1-р сургалтаас олсон байна тийм ээ. За одоо энэ бусад саруудад нийт хэдэн төгрөгийн орлого болсон гэдгийг тооцоолъё. За тэгэхээр энийг хийхэд аюу амархан. За одоо энэ хардаа өмнө өссөн томьёогоо доош нь хуулцдаг байхгүй юу?
За тэгэхээр энэ том явчихсан байгаа шүү дээ. За энэ үдээ сонгоод курсороо ингээ байршуулна. Тэгэхээр энэ курсор чинь нэмэлт тэмдэгтэй болно тийм ээ. Тэгээ маусныхаа зүүнийг дараад доош нь чирчин шүү дээ. Хувилчин гэсэн. За тэгэхээр автоматар ингээд томьёо маань хуулагдаад бүх тухайн мэдээллийг минь гаргаад ирнэ. За бүгдээ харъя. За одоо жишээлбэл 55-ыг би энэ 5 гэснээр үржүүлсэн байгаа. 5 гэднүүд маань E-ийн 8 дээр үйж байна тийм. За ингээл бодчихдог байна. За одоо бүгдээ ахиад энийг хийж үзье. Та нар маань сайн хараад аваарай. За би тэнцвүүгийн тэмдэгээ тавилаа. 102 гэдгийг би 3-аар үржүүлнэ. За үржих тэмдэг гараас. За 3. За яг ингээд энтер дарна. За одоо доошо хувлъя. Тухайнуудыг сонголоо. Курсор нэмэх хар тэмдэгтэй боллоо. Маусныхаа зүүнийг дарлаа. Доош нь чирнэ. За ингээл хийж гинэ шүү дээ. За ингээд цахим сургалтын орлого гэснийгаа бүгд ямар ч тооцочлоо тийм ээ. Бүгдээ нийт орлого гэдэг аюугүй бичиг орчихсон биш. За бүгдээ нийт орлого гэдгийг нэмээд бичиж. За сая бид нар үржих үйлдэлээ ингээ хийгээд сурчлаа тийм ээ. За одоо бүгдээ нэмэх үйлдэлийг яаж хийдгийг. За нэмэх үйлдэлийн жишээг бүгдээ ингэж хий. За би 1-р сард 1-р сургалт 1-р сард дээр нь сургалтаасаа би хэдэн төгрөгийн орлого олсон гэдгийг тооцоолъё. За ингээхийн тулд бид нар мэдээж 1-р сард олсон нийт одоо сургалтын орлого гэдгийг хооронд нь нэмэн тийм ээ. За энэ нийт гэдгийг бүгд ингэж байгаа. Тодруулчих дөө ингээ улаанаар. За одоо би тэгэхээр энэ 3 үйлдэлийг хооронд нь нэмэх нь тийм ээ. Тэгжээж миний нийт орлого гарч ирнэ. За тэгэхээр мөн л тэнцвүүгийн тэмдэгт тавина. Тэнцвүүгийн тэмдэг тавиад би аль нүднүүдийг нүднүүдээ сонгоно. За энийг сонголоо. Өмнө бид нар үржих үйлдэл хийсэн бол одоо би нэмэх үйлдэл хийж байгаа учраас нэмэх тэмдэг тавина. За би энэ үдийг нэмнэ. За хэд нэмэх тэмдэгээ тавилаа. Би энэ үдийг нэмнэ. За ингээл курсорч энд байж байгаа зэрэг ингээд энтер тарч. За тэгвэл би 1-р сард болохоор сургалтаасаа 790 сая төгрөгийн орлого олсон байна тийм ээ. За одоо энийг би бусад саруудад хэдэн төгрөгийн тус нэр нь хэдэн төгрөгийн орлого олсон гэдгийг мөн л томьёогоо ингээ хувлаад тавьчихна. За ингээл аюу амархан байгаа сте. Excel үнэхээр амар. За одоо ингээд тэгвэл нийт орлого хэд юм бэ гэдгийг олъё. Тэгэхээр эднэрийн нийлбэр байна тийм ээ. За энэ ингээд дараалсан ингээд тутгад байгаа байхгүй юу? Тэгвэл энийг ингээд автоматар бас илүү их хялбараар бас нэмж болдог. Ингээд сонгож агаад энэ ардаа home tab-ны энэ home tab-аа сонгохоор энэ дээдлний out sum гэдэг ийм команд байгаа. За ингээд дарчихна шүү дээ. За энийг түрүүнийх шиг бас яг одоо нэг нүднүүдээр нь ингээд сонгоод нэмэлт тэмдгээ тавиад хийж болно. Илүү хялбар бас нэг ийм команд биелийн шууд функцийн дуудаал хийждэг. За одоо би энийг ингээд доош нийт би одоо сургалт нэгээс нийт хэдэн төгрөгийн орлого олсон гэдгийг сум. За сум. За энэ бас энийг бас нэмье. Сум. За тэгэхээр энэ нийт дүн маань энэ ингээд барьж авах хэрэгтэй тийм ээ. За ингээд хийж гинэ. За энийг жоох ингээд тодруулж дөө. За захирам сургалтын орлого гэсэн энэ хэсгийг бүгдээрээ хийчлээ. Мөн тооцоолыг нас хийчлээ тийм ээ. За одоо ингээд доошогоо энэ бусад орлогын төрлүүд маань яг ижилхэн юм болохоор эдгээр энэ дээр хийсэн энэ хүснэгтэй л доош нь ингээд хуулаа тавьчих. Орлогынхаа төрлийг. За эхлээд хуулгаас өмнө энийг яг ингээд жоо ногоон болгоо хэлбэржүүлж идөө. За эхнийх нь ногоон ингэчээ тэгээ дараа нь сар хүртэл ногоон байгаа юм. За одоо бүгдээ энэ YouTube сүүгийн орлого гэдэг энэ хэлсэн. За ингэхээр энэ нугас ижилхэн байгаа учраас энийг л хуулаа тавьчих шүү дээ тийм ээ. Энэ зөвхөн толгоо өснөгтийн толгооноос бусны л хуулаа тавьчих яг ижилхэн байгаа учраас. За ингээд copy. За ингээд insert. За одоо тэгээ энэ дээр нь YouTube сүүгийн орлого гэж бичиж. За YouTube сүүгийн орлого. За тэгэхээр энэ дээр нь тийм одоо энийг тоотохын өөрчлөлт өгч гэсэн үг шүү дээ. За тэгэхээр эднэрийг устгах. За YouTube сууг 2 гэж байна тийм. Нэрээсээ 2 суугтаал. За энэ
энэ байхгүй гэсэн. Тэгэхээр эднэрийг ингээд тусдаад өгч. За тэгэхээр би YouTube сувг эхнийхт нь 33 мянган төгрөг болсон юм байна. За 1-р сард 33 мянган төгрөг. За ингээд юуг оруулчлаа. За одоо тэгэхээр ерөөсөө YouTube сард нэг л удаа YouTube сувгаас орлогоо татчих яадаг. За тэгэхээр энэ дээр 1 гэсэн утгуудыг оруулаад өгчээ. 1. Дандаа 1. Нөгөө өмнө бид нэр ингээд яг энэ томьёогоо ингээд уулзсан болохоор шууд автоматар энэ ингээд бодогдчихж байгаа байхгүй юу? За 2 дугаар сувгийн үед би 25 мянган төгрөгийг 1 сард болсон байна. Ой. За тэгээ энэ дандаа мөн сард нэг удаа тийм ээ татдаг учраас нэг л гэсэн утга байна. За. Гэхдээ энд оруулсан байгаа өгдлүүд минь зүгээр жишээ шүү. Тэрнээс би нэг YouTube суугаас ийм их хөнгө болоод идэх гэсэн үг шүү за. За YouTube суугийнхаа орлогын тооцооллыг хийжлээ. За одоо бүгдээрээ affiliate маркетингийн орлогынхаа юу гэх. За тэгэхээр эндээс нь мөн за энэ нийлүүлэлттэй болохоор энийг copy. За энэ давч хамааснага барууны дараа энэ insert copy cells. За энийг би affiliate маркетинг орлого гэж бичиж. $482 за ийм бүтээгдэхүүн зарсан. Тэгээд минийх нийтдээ болохоор одоо ингээд шууд автоматар ордог чинь affiliate-ээс. За одоо бүгдээ цалингийн орлого хий. За цалингийн орлогын хувьд болохоор энэ YouTube сувгийнхтай төстэй байгаа учраас энийг копид тавьчихдөө. За ингээд хийчлээ. За одоо бүгдээ хагас жилийн нийт орлого хэд байсан гэдгийг нийт тооцоод оруулчихдөө. За нийт орлого олъё тийм ээ. За нийт орлого олохдоо энд байгаа нийт орлогуудаа л нэмчихнэ гэсэн үг шүү дээ тийм ээ. За тэгэхээр тэнцүү. За энэ дээр нэмэх нь ингээд дэш нь хөвчихдөө ингээд дахиад нэмэх нь энэ орлогоо нэмэх нь энэ орлогоо дүүш. За ингээд 4 орлогоо нэмчих. За тэгэхээр миний юу нийт орлогын дүн байна. Ийм гарч ирж байна тийм ээ. За өнөөдрийн хичээл маань ингээд дуслаа. Тэгээд энэ хичээлтэй холбоотой асуух зүйл байвал энэ хичээлийн доор комент бичээрэй. За тэгээд суугаа захиалга байгаа бол яг одоо та бүхэн маань subscribe тавчиг дарж захиалаарай. Мөн одоо notification буюу хонхны зүрхэн дараа дараарай. Тэгвэл одоо энэ суугт маань одоо шинэ хичээл орох болгон танд ингээ автоматар мэдээлэл очин шүү. За дараагийн хичээлээр уулзлаа. Баярлалаа.